Төрийн нарийн бичгийн дарга болон худалдааны сайдтай уулзах үедээ энэ хоёр орны хооронд цаашдаа ер нь ямар салбарууд дээр илүү онцгой анхаарч ажиллах вэ гэж байгаа. За нэгдүгээрт нь бол уул уурхай, түүний дотор одоо critical minerals буюу одоо чухал элементүүдээр одоо салбарт хамтарч ажиллахаар ер нь одоо тогтж байна. Нэгдүгээрт нь бол энэ өөрөө энэ 100 шинэ 100 хэлж энэ нь өөрөө техникийн технологийн зүүн орж байна. Тэгээд технологи болон техникийн хөгжил бүх салбарт нэгдэж орж байгаа. Энэ үед бол одоо Монгол улсад одоо хэлбэг байдаг зис болон газрын ховрын салбарт буюу critical одоо minerals дээр бол хамтарч ажиллая гэдэг юм чиглэл бол гарч байгаа. Хоёрдугаарт нь бол хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллая гэж байгаа. Дэлхийн нийтээр хүнсний үйлдвэрлэл болон одоо эрэлтэнд нэмэгдэхээр ерөөсөө Монгол шиг одоо цэвэр одоо илүү их ашигладаг нөөц боломж ихтэй өстэй бол хамтарч ажиллаад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллахаар одоо болж байна. За гурав дахь одоо том чиглэл нь бол цэвэр эрчим хүч буюу одоо сэргээгдэх эрчим хүчний салбар байгаа. Монголс бол сэргээгдэх эрчим хүчээр нэлээд их баялаг. Зөвхөн одоо нарны энергиээр чинь 2 терабайтын ваттын одоо нөөцтэй, салхиных нь бол 1 тераваттын одоо нөөцтэй байгаа. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчээр чинь 3 терагийн одоо нөөц олцоо гэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол техник технологи нь бол дэлхийдээ одоо одоохон зайлшуулсан зүйл байгаа. Энэ чиглэлээр хамтарч ажиллах юм бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ 3 салбараа ерөнхийд нь нэрлэж байгаа. Тэгээд цааш нь аваад явах юм бол жижигрээ 6 орчим салбар болоод төгсөж байна. Тэгэхээр энэ салбарууд дээр хоёр улсын хооронд хамтарч ажиллах юм боломжтой